Багшийн эцэцэг нь Сүхбаатар аймгийн Баянлэгэр сумын унган хүүхэд бөгөөд Мөнхөн сумын 8 жил 2 дугаар бүрэн дунд сургууль Тэмүүлэл цогцлбор сургуульд тус багшилж байгаад Сүхбаатар аймгийн шинжлэх ухааны технологийн их сургуульд сургалтын албаны даргаар ажиллаж байсан. Тэрээр өдгөө шинжлэх ухааны техникийн их сургуулийн төв салбарт хэрэглээний шинжлэх ухааны математикийн багшаар 10 гаруй жил ажиллаж байна. Эцэцэг нэрэмжит математикийн олимпиадо зохион байгуулад багагүй хугацаа өнгөрч байна. Тус олимпиад Сүхбаатар аймгийн ерхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн сурагчид хамарч байдгаараа онцлог юм а. Тэмүүлэл зохицлбор сургуулийн анхны гүнзгийрүүлсэн сургалттай 2003 оны 10-ын Д ангийн төгсөгчид 4 дахь жилдээ уг олимпиадыг хамтран зохион байгуулан оролцож байна. За манай хүүхдүүд маань математикийн нэрэмжит олимпиад зохиогоод одоо энэ жил 4 дахь жилдээ болж байна. Тэгэхээр 2003 онд математикийн гүнзгийрүүлсэн сургалтын ангийг төгссөн юм хүүхдүүд аа. За тэгээ энэ хүүхдүүд маань бол 4 дахь удаага зохиож байна. Тэгээд энэ жилийн хувьд бол онцлог нь энэ олимпиадыг зохион байгуулахын хажуугаар бас төгсөх гэж байгаа хүүхдүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр одоо лекц уншина гэсэн юм зорилготой байгаа. Тэгээд ер нь бол энэ орон нутагт өсөж төрсэн сургууль соёлыг эзэмшсэн тодорхой хэмжээний одоо боловсрол эзэмшээд ингээд сайхан ажиллаж хөдөлмөрлөд явж байгаагийнхаа хувьд бол орон нутагтаа буцаагаад хөрөнгө оруулалт хийсэн ийм одоо зорилготой. Тэгэхээр энэ одоо ийм хүсэл эрмэлзэлтэй байгаа хүүхдүүдтэй л энэ одоо юуныхын төлөө би бас маш их баяртай байдаг. Тийм. Энэ жилийн хувьд бол энэ олимпиадад манай 40 хүүхэд оролцож байна. Тэгээд 2003 он төгссөн энэ шавнар маань бол 97 онд анх 7 дугаар ангид би хүлээж авч ирсэн. Тэгээ математикийн гүнзгийрүүлсэн сургалтаа одоо тухайн үед Тэмүүлэл цогцлбор сургууль гэж хачаахад хамгийн анхны одоо гүнзгийрүүлсэн сургалтаа ангилж ирсэн байхгүй. Тийм. Тэгээд тэр утгаараа манай хүүхдүүд тэрвэрээ бас их бахархдаг. Төгсөхдөө бол мэдээж одоо конкурсын шалгалт энэ төрөд маш мундаг өгчээсэн. Тийм. Тэгээ одоо тэр хэмжээгээр одоо бол сайхан ажиллаж амьдарч байна. Одоо тэгээ тэрнийхээ үр шимийг одоо бас ингээд орон нутгийнхаа бусад одоо ирээдүйн үед одоо ингэж одоо хүртэх ийм зорилготой. Тэгээ бусад одоо төгсөгчдийг бас ингээд орон нутг руугаа хандсан ийм одоо сайн үс хийгээсэй гэсэн ийм үсэд одоо уриалж байгаа. Тэгээ одоо цаг хугацаа амархан одоо нэг мэтгэд одоо 4 дахь жилдээ зохион байгуулж байна. Тэгээ өмнө нь бол яг бид нар зохион байгуулахдаа өмнө жилэл Баянлэгэрийн сургуульд бас багц ном бэлгэлж ирсэн. Тэгээ олимпиадынхаа хүрээнд л анхаа тэмцээний зохион байгуулдаг байсан. Тэгээ энэ жилийн үед бол араа онцлог нь болохоор төгсөгчд зориулсан юм одоо эдгээр ч мэл дөнгөж төгсөд бас удаагүй байгаа залуучууд шүү дээ тий. Тэгээ яг энэ орон нутагт одоо яг энэ хөрсөн дээр ингээд өсөж хүмүүжсэн, сурч боловсрсан тэгээд ихтэй сургуульд амжилттай сураад одоогоо амжилттай ажиллаж байна тий. Тэгээ тэр утгаараа энэ хүүхдүүдэд одоо яг ингээд ярихад айгүй ойрхон байхгүй тий. Тэгээ одоо яг төгсөх гээд ингээд мэргэжлийнхаа чиг баримжааг олох гэж байгаа хүүхдүүд бол бас айгүй хэцүү байдаг шүү дээ. Нөгөө мэргэжлийн яа сонгох уу гэл тийм ээ. Тэр тал дээр нь бол эдгээр одоо энэ уншиж байгаа лекц бол бас нэлээд одоо ач холбогдолтой болох байхаа. Тэгээ манай хүүхдүүд энэ дээр бол бас айгүй их сэтгэл гаргасан. Тэгээ энэ их сэтгэл гаргаж байгаа яг л одоо орон нутгийнхаа хүүхдүүдэд баг ч гэсэн хөрөнгө оруулалт хийчих үү гэдэг талаас аюул бодол сэтгэдэг. Тэгээ тэрэнд нь бол би маш их баяртай байдаг. Математик сонирхолтой, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй, хүүхдийн авяас чадварыг нэмэлрүүлж, дэмжин урамшуулах, өөртөө итгэх итгэлийг бий болгож, зөв хүн болгонд төлөвшүүлэхэд чиглэсэн эцэцгийн нэрэмжит математикийн олимпиад аймгийн хэмжээнд 60 гаруй сурагч оролцож, авяас чадвараа сорин өрсөлдлөө. Мөн үүнээс гадна хүсэл зорилгоо тодорхойлох, шилжилтийн насан дээр байгаа сурагчдад мэргэжлийн чиг баримжаа өгөх, амжилт хэрхэн хүрэх талаар лекц, хэлэлцүүлгийг Жаахан Шарга театрт зохион байгуулжээ. Зарим нэгэн төлөвлөлт байгаа. Учраас эцэг эхчүүдтэй багш нартаа энэ өдрийн энэ оюутлаг сайхан өдрийн баярын мэндийг хүргье. За өнөөдөр бол манай аймагт олон
олимпиадууд явагдаж байгаа. Дайрчигч төгсгийн нэрмжит физикийн олимпиад 7-аас 12 дугаар ангид манай 10-ын Д ангийнхны зохион байгуулдаг эмэгцэг төгсгийн нэрмжит олимпиад 8 дугаар ангийнхны дунд 2-оос 7 дугаар ангийн сурагчдын дунд математикийн олимпиад гэх мэтчлэгээр за тэгэхээр монгол хэлний олимпиад 9 дугаар 10 дугаар ангийн монгол хэлний олимпиад гэх мэтчлэгээр маш олон төрлийн олимпиадууд явуулж байгаа учраас өнөөдөр бол бас оюун ухааны уралдуулсан олимпиадад оролцсон амжилт бүтээлээ бүлээн чагнасан ийм сайхан өдөр байгаа учраас та бүхэнд энэ оюунлаг өдрийн мэндийг дахин хүргэж байна. За энэ оюунлаг өдөр миний шавнар маань бас энэ та бүхний оюунд бас хөрөг оруулалт хийх гэж өөрсдийнхөө эзэлсэн мэрэгчлэлээр тулгуурлан өөрсдийнхөө бас амьдрал дээр түшиглэн та нарт бас мэрэгчлээ хэрхэн яаж сонгох вэ гэсэн энэ үнэтэй зөвлөгөө өгөх зорилгоор энэ мэрэгжил миний сонгосон мэрэгжил миний ирээдүйг гэсэн ийм лекцийг манай 3 шавьж байгаа. За энэ манай математикийн гүнзгийрээс Тэмүүл зөвсөн сургуулийн математикийн гүнзгийрээс сургуультай 10-ын Д анги бол 7 дугаар ангидаа математикийн гүнзгийрээс сургуультайгаар ихэнх үүсгэн байгуулагдаад хичээлж эхэлсэн. Ингээд 9 дугаар анги төгсөлт нэгдцэг багш тааж авч байгаа. 10 дугаар ангид би дааж авч төгсгсөн юм байна. Тэгээд бид хоёр нэгдцэг багш маань математикийн хичээлийн ордог байсан. Би физикийн хичээлийн ордог байсан. Тэгээд хоёр багштай бас айгуу сайн. Тэгээд ийм сайхан хүүхдүүдийн бас багш нь олж багш нь болох тийм хой тохиолсон бас би баяртай байдаг юм аа. За тэгээд эдгээр маань жинхэнэ нөгөө нэг оролдлого их оройн гар гэдгийг жинхэнэ амьдрал дээр хэрэгжүүлж байгаа юм хүүхдүүд анх 7 дугаар ангид байхдаа сонгоны ангид орохдоо та нар шиг мэдэхгүй юм зөндөө ихтэй чадахгүй юм зөндөө ихтэй тэгээд хичээлээ хийж чадахгүй одоо хоригдоо суух ч юм уу эсвэл хичээлдээ даалгавраа хийж ирэхгүй зэмлүүлээ суух ч юм уу иймэрхүү үйлдэлүүд эдгэрт маань зөндөө тохиолддог байсан. Гэвч өнөөдөр энэ сайхан мэргэжлийн эзэд олцсон энэ сайхан олимпиадыг ивент тэгээд ингээд бас амьдрал ахуйн нэлээ бас Монгол амьдрал ахуйн бас нэлээ өндөр түвшинд явж байгаа ийм мундаг хүүхдүүд байгаа. Тийм учраас эдгээр бол жинхэнэ оролдлого их оройн гар гэдгийг бас амьдрал дээр үзүүлж нотолж чадж байгаа ийм шавнар маань юм аа. Тэгээд энэ шавнараараа өргөж бахархаж чаддаг. За тэгээд та бүхэн миний шавнараас хамгийн олон зүйлийг суралцаарай. Тэгээд юу ярилцлаганд идэвхтэй оролцоорой. Тэгээд энэ илтгэл лекцийг сонсох гэж сэтгэл зүтгэлтэй гаргаж энэ өдөр хүрэлцэн ирсэн та нарт бас баярлалаа. Тэгээд та нарын сурлага хөтөлбөрч нь өдрөөс өдөр амжилтыг хүсэн өрөөе. За илтгэл унших гэж байгаа ангийнхаа шавнарт амжилт хүсье. Ингээд итгэлийн үйл ажиллагаа нээснийг мэдгийа. За сайн байцгаана уу. Өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Бидний сонгогч хүмүүст алан байгаа юу? Одоо энэ 8 дахь ангийн хүүхдүүд байна уу? Байна. 9 дугаар ангийнхан байна уу? 10. 11. Мэргэжлийн айлтны сонгогдсон хүүхдүүд байгаа юу? 10-11-ийн бол бүр айлтны сонгогдсон байгаа хта тийм ээ. За миний өнөөдрийн ярилцах байгаа сэдэв маань мөрөөдлийн ажил мэргэжил. Тэгээ бас төгсгөлтөнд яг олон улсын харилцааны мэргэжил гэж яг ямар мэргэжил юм бэ? Энэ тухай төгсгөлтөнд танилцуулаад тусах байгаа. За хамгийн түрүүнд та бичлэг үзүүлье. Мэргэжил сонгохын чухал хэмжээ. Ер нь мэргэжил сонгохгүй байж болно л та. Тэгвэл бидний амьд илүү амар байх юм. Өдөржингөө зураг хийж, Facebook ухаан, ажил хийх хүссэн цагтаа унтаж хүссэн цагтаа идэх ямар сайхан гэж байна. Янз жаргал гэдэг магадгүй юм л байна. Гэхдээ чи нэг бодоод үзээч. Нэг л өдөр чи том бол чиний амьдралын цаг хугацаа салхи хийсээр чам ямар нэг хүлээж байгаа бол ажилдаа хүртэл аль дөрөв чи чамд тоохгүй хинч чамд хүлээхгүй үлдсэн амьдралаа хийх юм болов та нар ийм мөрөдөө хүсэж байна гэж юу? Тэгвэл чиний бодлоор яагаад мэргэжил сонгох вэ?
бол яасан мөрчлөлтийн хаяг гэж байна. Мэргэжил сонгуулийн мэдлэг өөртөө олж байгаа юм ямар би юу гэж мөрөдөж юу гэж байгаа юм гэдэг асуудал өөрөөр хариултыг зөв олж чадвал мэргэжил зөв сонгож байна гэдэг байна. Мэргэжил сонголт гэхээр мэргэжил гэдэг нь өөрөө ажил хөдөлмөр эрхлэх шаардлагатай авиас чадвар тэгээд дадлын зах зээл хэлдэг. Жишээлбэл эмчийн мэргэжлээр суралцж байгаа хүмүүсийн хувьд эхлээд яах ёстой вэ? Тэр мэргэжилтээ өөрөө сонирхолтой байх ёстой. Тийм ээ? За сонирхолтой бас байгаагийнхаа үндсэн дээр тэр мэргэжлийнхаа сургуульд ирсэн, анхаахын сургуульд ирсэн олохын тулд химийн хичээл, биологийн хичээл гэх юм уу тэр мэргэжлэрээ бүгдээрээ гүнзгийрүүлэн судлаад тэгээд анхаахын их сургуультай ороод 6 жилийн турш одоо эмчийн мэргэжлэрээ суралцаад тэгээд дараа нь дадлах хийх ёстой шүү дээ тийм ээ. Одоо ангийнхаа нэгдсэн эмнэлэг ирээд ч юм уу эсвэл дүүргийн эмнэлэг ч юм уу очиж дадлах хийдэг. Ингэснээрээ тухайн оюутан маань эмч гэдэг мэргэжилтэй болоод зах зээл дээр буюу хөтөлбөрийн зах зээл дээр гарч эмчийн мэргэжлээр ажиллаж эхэлдэг байна. За жишээлбэл багшийн мэргэжилтэй хүүхдэд яах нь вэ? Хүүхдэд хайртай тэгээд багшлах сонирхолтой буюу хүүхдэд хичээл заах авиас чадвартай бас таах нь. Тэгээд дараа нь багшийнхаа мэргэжлээр суралцаад бас сургууль дээр ирж дадлах хийгээд тэрнийхээ үндсэндээ багш болох нэ. За тэгээд энэ хөтөлбөрийг бас Facebook хуудас гэдэг энэ рүү илүү очиж мэдээлэл авах бүр дэлгэрүүлээд мэдээлэл авах боломжтой. За энэ болохоор Flex гэдэг нь Future Leaders Exchange буюу ирээдүйн удирдагч нарыг бэлтгэх хөтөлбөр. За тэгээд Монгол улсад Америк нэгдсэн улс Монгол улс хоёрын хооронд одоо дипломат харилцаа тогтоосны 30 жилийн хүрээний хөтөлбөрийг нээсэн. Гэхдээ одоо жил болгон үржтэй байх ийм хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрт маань 2001 оны 1 сараас 2003 оны 7 сарын 15-ны хооронд төрсэн хүүхдүүд оролцох боломжтой. Энэ нь одоо жил болгон өөрчлөлтөд явна шүү дээ. Он сарын тодроод одоо Facebook-ээс илүү хараарай. За тэгээ оролцох үедээ 10-11-гээр 9-11-гээр ангийн сурагчтай байх хэрэгтэй. За тэгээ сайн буюу түүнээс дээш сурсан голч дүнтэй тэгээд англи хэлний зохих төвшний дундаас дээш мэдлэгтэй. За тэгээ Америк нэгдсэн улсын визний шалгуурыг хангасан. Тэгээ Монгол улсын иргэн байна гэсэн. За тэгээ шалгуур нь болохоор юу байдаг вэ гэхээр энэ болохоор энэ яасан хүүхдүүд энэ жил яасан хүүхдүүд нь одоо энэ амтны буудлын дээр баяртай гэдэг явж байгаа зураг байна. Одоо л Америкт байгаа хүүхдүүд гэсэн үг байна шүү дээ тийм ээ. За хамгийн ихний шалгалт нь болохоор богино хэмжээний англи хэлний тестийг бүгэлдэг. Зөвхөн 16 асуулттай 15 минут гэдэг ийм асуулт байдаг байна. За хоёр дахь нь болохоор эссе бичиж явуулдаг. За гурав дахь нь болохоор бүр эссе бичээд тэр нь энэ эссед бүр одоо Америкт байдаг салбарын хүмүүс дүгндэг ийм эсседүүд байдаг. За шалгалтаа болохоор ховд, сайн, шанал, Улаанбаатар, Хасхат гэсэн ийм газруудад авдаг. За тэгээд энэ хөтөлбөрийг та бүхэн сонирхоод Facebook-ыг бичээд очихгүй тэгээд бас бэлдэж үзвэл манай аймагаас тийм энэ хөтөлбөрт хамрагдаа явцсан хүмүүс их бол гоё юмстэй. Ийшээ хойно бас найз нөхдөдтэй танилцуулаад. За тэгээд тийм байна. За тийм болохоор та бүхэн бас аппликейшнийг өглөөд явуулаад шалгалтын нөгөөд үзээрэй. Шалгалт өгөхийн тулд бас маш сайн бэлдээрэй. Анхаарал тавьсан баярлалаа. За ер нь ихтэй байгаа мэргэжлүүдийг юу гэж хаваад байгаа юм бэ? Юу гэдгийг урд
мэрэгжил, бизнесийн чиглэлийн мэрэгжил, үйлдвэрлэл, гар ургалтын чиглэлийн мэрэгжил, хууль хүчний зэрэг цагдаагийн чиглэлийн мэрэгжил, шинжлэх ухааны чиглэлийн мэрэгжил, үйлчлэгийн чиглэлийн мэрэгжил гэсэн ийм үндсэн 6 категорид хувааж мэрэгжлүүд үздэг. Бидний үчиг зөвхөн ийм шинжлэх ухаан технологи чиглэлийн мэрэгжлийн дотор нь хэрэглээд байгаа байхгүй. Үйлчлэгийн чиглэл яагаад маш сайн зөөж, маш сайн тоож өгч байна. Яагаад ийм үндсэн бидний амьдрал дээр хэрэглэдэг ийм мэрэгжлүүдийн тухай бид бодохгүй зөвхөн ийм чиглэлийн мэрэгжлүүд сонирхоод байгаа нэг шинжлэх ухаан чухал гэдэг нэг бас бодох хэрэгтэй. Мэрэгжил гэдэг нь дандаа шинжлэх ухаан судалдаг биш шүү. Зөвхөн өөрийнхөө сонирхлын дагуу хийх ёстой ажлаа гэж байна. За ер нь одоо яг шинжлэх ухааны бид мэрэгжил сонгох гэдэг байна. Тэгэхээр одоо шинжлэх ухааны мэрэгжил дотор нийгмийн шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан гэж хоёр байна. Тэгэхээр байгалийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан хоёр та нар одоо юу гэдэг математикийн хүн болох уу, математик статистикийн хүн болох уу, эсвэл энэ талаар юу ч болохгүй гэдэг хоёр бодлого байна. Байгаад юу ч хөл өөр математик статистикийн хүн бол яг хариу гарч байна. Яг энэ хоёр үеийг үжиж болж байгаа. Яг тэгж хийж байна. Нийгмийн шинжлэх ухаан бол төрөлх үнэн буюу хариу боломжгүй гэж эдийн засгийн гэж хөөж байна. Энд бол амьдрал баян учраас энд болж байгаа кейс энэ дахиад өөр гэдэг байхгүй. Энэ болгоны тухайсан мэдэмж, тухайсан мэдгэх шаардлагатай болохоор нэг юм мэдэх хэрэгтэй боломжгүй. Одоо чинь Ятлан бол савгийнхаа тоо байнгын татал орлоод байна үстэй. Хөөж мэрэгчлээ хизээч та нэг юм мэдэх татал хийж болдоггүй. Амьдрал баян учраас дандаа тохиолдол өөр гэдэг учраас нийгмийн шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан гэдэг хоёр ялгаа нь дээр идэв шүү. За одоо физиксэн санаа юу гэхээр бид нар ингээд энэ мэрэгжил гоё гэж мэрэгжил сонгочдөг. Гэхдээ одоо яг өнөөдрийн зөвхөн саяхан олон нийтийн сүлжээг харж байгаа чи нэг ийм мэрэгжлүүд өнөөдөр байх болж байна. Миний чинь 15 жилийн өмнө би мэрэгжил сонгох гэж байгаа байсан мэрэгжлүүд одоо байхгүй болж байна. Одоо миний аав маань тэгвэл жолооч болох гэж боддог байсан. Одоо жолооч болох тухай жолооч мэрэгжлийн тухай ярих гэдэг нь түүний буруу тийм. Жолооч мэрэгжлийн тухай ярих. Тийм учраас юу тийм зураг угаадаг хүн, тав усны байцаагч, даатгалын ажилтан, аяллаа, аавын электроникийн инженер, худалдагч, жолооч, гэрийн үйлчлэгч, шуудан зөвлөгч, сонгийн ажилтан, фермер, эхлэгчид мэрэгжлүүд одоо шинжлэх ухааны технологийн хөгжлийн түвшинд устж өгөх болж байгаа мэрэгжлүүд байна шүү. Тийм учраас ийм мэрэгжлийг бас битгий сонгоно гэж зөвлөх гэсэн. За одоо энэ хүмүүсийн мэрэгжил үү? За миний мэрэгжил хөөж. За мэрэгжил бол өөрсдөө ач холбогдолтой. Өөрсдөө гэсэн ач холбогдолтой тийм. Чи нэг мэрэгжил гэдгийг ач холбогдолтой байхгүй. Хүний өвцөн гэдгийг ач. Тэр хөөж мэрэгжил ямар ач холбогдолтой мэрэгжил. Хөөж мэрэгжил мэрэгжил байхгүй байгаа тохиолдолд хөөж мэрэгжил байхгүй ийм шудраг өсөлтөөр байхгүй. Хөөж дандаа шудраг өсөлт хэмжүүр гэдэг байхгүй. Одоо та нар асуудал кейс шүм хөөж. Шүмтэй хөөж шүм шиж байгаа. Тэр хүн чинь за гээд баримтуудын эцэстээ батх баримтуудыг чинь гаргаж ирээд бага үзэж байгаа. Окей. Энэ ерөнхийдөө шудраг өсөлт эндээ байна. Эдгээр хүний мөнгөс ялцсан. Эсвэл нэг хүн ингэсэн гэдэг шудраг өсөлтний эцэг хэмжүүрийг хийдэг мэрэгжил учраас би мэрэгжилд хайртай, дуртай мэрэгжил сонгосон. Хөгжлийн тухай таахан товч дурдгийг айдаг үнэлгээний мэдээ шаардлага байхгүй. Монгол Улсын санхүүгийн зах зээл бол маш чухал салбар. Мэдүүлэл мэдээж уулууртай дараа нь хөдөө яж байгаа. Монголчуудын амьдралыг авч явж байгаа. Дараа санхүүгийн салбар ордог. Гэхдээ энэ санхүүгийн салбарын хөгжлөл маш хангалттай байгаа. Зөвхөн бүтцийн хувьд авч үзэхэд санхүүгийн зах зээлийн 95% нь банк эзэлдэг. Үлдсэн 5% нь хөрөнгөний зах зээл эзэлж байгаа. Тэгсэн мөртлөө хөрөнгөний зах зээл дээр оролцох тоглогчид нар бол асар олон байдаг. Банк санхүүгийн байгууллага байна. Энэ цаасны компани, хөрөнгө оруулалтын банк буюу Андреет
Андертийн компаниуд байна, хөрөнгө оруулалтын менежментийн компани байна, хөрөнгө оруулалтын сан байна, даатгалын компаниуд байна, хадгалан зээлийн өршөөж гэдэг юм. Санхүүгийн зах зээл бол маш гол бүтцтэй бөгөөд хөгжлийн маш бага түвшинд яваа. Тэгэхээр та бүхэн санхүүгийн зах зээлийн хийх ажил бол асар их байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За нэг график харуулахад энд харагдаж байна л да хөрөнгөний зах зээлийн үнэлгээ хамгийн дээдлийн график дэлхийг харуулж байгаа. За тэрний дээд К тэгээ Казахстан гэх Монгол хамгийн бага байгаа. Тэгэхээр энэ юу гаргаж ирэх вэ? Монгол хөрөнгөний зах зээл хөгжих цагийн болцоо тэр дээш нь явах хэрэгтэй. 5-6% биш 100% болох хэрэгтэй юм аа. Монголын хөгжлөл дэлхийн зах зээлийн хаач болоод байна. Тэгэхээр энэ зах зээл дээр амжилттай ажиллах боломж бүрэн байна гэдэг нь энэ санагдаж байна. Тэгээ санхүүгийн зах зээл сүүлийн үед та бүхэн мэдээ сонсон байгаа финтек гэдэг ойлголтыг их гарч ирсэн. Өөрөөр хэлбэл финтек гэдэг нь санхүүгийн үйлчилгээ болон технологийн хөгжлөгийг тогтолцсон уулзруулж ирж байгаа. Тэгэхээр төлбөр тооцоо болон банкны бүтээгдэхүүн үйлчилгээ, мөнгөн гоёул, хөрөнгө оруулалт, зээл гэсэн үйлчилгээнүүд захимжчин илүү орчин үеийн чиг хандлага ингэж явж байна. Одоо та бүхэн хэрэглэж байгаа тийм ATM-с болоод за цаашлан most money хамгийн сүүлд худалдаа үйлчлэлийн банкны QR код үйлчлүүлдэг систем итгэсэн болж байна. Ингэж ийм захин хандлага руу маш их явж байгаа. Нөгөө тал дээр санхүүгийн зах зээл дээр бүтээгдэхүүн үйлчлэгээ нүүл маш эрэлт хэрэгцээтэй байдаг. Одоогоор маш хязгаарлагдсан зөвхөн банкны үйлчлэгээ гэдэг тийм биш юм аа. Санхүүгийн зах зээл дээр олон нийтээс санхүүж татах буюу IPO энэ шаардлага асар өндөр байна. Жижигхэн ажлын нэгжүүд тоног шаардлагатай байдаг байна. Компани бонд, хамтын сан үүсгэл санхүүгийн хэрэгслүүд финтек болон крowdfunding ийм ажлуудын бүтээгдэхүүнүүд бол асар их эрэлттэй байна. Энэ үүсэх боломж хөгжих үндслүүд нь бий болж байгаа юм. Хуульч мэргэжлийн давуу болон сул тал, мөрөөдлийн ажил мэргэжил ба олон улсын харилцааны мэргэжил, санхүү зах зээлийн хөгжил ба санхүү эдийн засагч мэргэжил эзэмшгийн ач холбогдол зэрэг сэдвүүдийн хүрээнд 9-12 дугаар ангийн сурагчдад лекц явуулжээ. Тэмүүлэл зөвлөлбөр сургуулийн анхны математикийн гүнзгийсэн сургалттай 10-ын Д ангийн хамт олон төрлөх нутагта ялангуяа боловсролын салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж авна. Бид нар одоо 10 жилээ төгсөө тэмүүлэл зөвлөлбөр сургуулийг 2003 онд манай ангийнхан төгсчихлээ. За тэгээд тэрнээс хойш бүгдээрээ бид нар ч одоо хамгийн анхны гүнзгийсэн сургалттай анги буюу тэмүүлэл зөвлөлбөр сургуулийн математикийн гүнзгийсэн сургалттай ангийг инх цэцэг багш тэгээд цэцэг хаан багшийн удирдлагын дараа төгсчихлээ. Түүнээс хойш бараг одоо 15 жил өнгөрч байна тий. За тэгээд инх цэцэг багшийнхаа үнэхээр математикийн шинжлэх ухааныг биднэрт одоо дуртай болгосон ийм сэтгэл зүйтэглийг үнэхээр үнэлж явдаг учраас энэ математикийн олимпиадыг 8 дугаар ангийнхны донд зохион байгуулдаг. За тэгээд 8 дугаар ангийнхны олимпиад маань одоо 4 жил үргэлжлээд зохион байгуулагдаж байгаа. За тэгээд энэ жилээс болохоор 4 дахь жилдээ буюу бид нар нодны аягүйх тийм анхаа тэмцээн зохиодог байлаа л да. Харин энэ жилээс арай жах үр бүтээлтэй ажил хий гэдэг үүднээс хүүхдүүдийг мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ гэдэг талаар юм лекц зохион байгуулъя гэж шийдээд за манай ангийн 3 нөхөд тий ярилцаж нэг нь одоо мэргэжлийн чиг баримжаа өгөх талаар буюу тэгээд бас олон улсын харилцааны чиглэлээр ярьлаа. За нөгөө нэг маань болохоор одоо хуульч мэргэжилтэй хүн байдаг. Хуульч мэргэжлийн талаар ярьж байна. Одоо дараагийнх нь илтгэл нь болохоор бизнес санхүүгийн мэргэжлийг эзэмснээр хүний амьдралд юу болт юм бэ гэдэг талаар бас ярилцж байгаа тийм. За Сүхбаатар аймгийнхаа нийт хүүхдүүдийн оюуных нь боловсролд хөрөнгө оруулах зорилгоор манай анги 4 бичлэгтэй ангийнхаа багшийн нэрэмжтэй олимпиадыг зохион байгуулж байна. Тэг яагаад математикийн олимпиадыг сонгож манай анги зохион ивент хийх зохион байгуулад байгаа юм бэ гэхээр ерөн бол математик гэдэг бол аль аль суурь байх хэрэгтэй. Тэгээ суурь фундамент нь зөв байгаасаа гэдэг үүднээс энэ юу гэдгийг олимпиадыг зохион байгуулдаг. За цаашдаа манай анги энэ олимпиадыг нэлээд өргөжүүлж геометрийн олимпиад, математикийн олимпиадыг давхар зохион байгуулахаар зорж ажиллаж байгаа. За дараа жилээс хүүхдийн төлөө төвтэй хамтраад
ерөн бол онлайн хэлбэрээр сургалт явуулдаг хичээлийн танхим бий болгохоор зорж ажиллаж байна. Энэ жилээс эхлээд манай анги юу гэдэг хүүхд залуучуудынхаа мэрэгжил сонголтын дээр нь бас жоохон дэм тус болох үүднээс таны сонгосон мэрэгжил таны ирээдүйг гэсэн ийм лекцийг ярилцлагын зохион байгуулад явж байна. Хүүхдүүд өөрийнхөө юу гэдгийг сонирхлоороо биш тухайн мэрэгжлийг огт ойлгоогүй байж юу гэдэг бусад хүмүүсийн хэлж байгаагаар мэрэгжил сонгох тохиолдол их байдаг. Энэ тохиолдолд мэрэгжилдээ эзэн болж чадахгүй буюу амжилт үзүүлж чаддаггүй. Амжилт үзүүлж чадаагүй хүн бол мэдээж хэрэг орлого багтаа ядруу зүтрүү амьдралын юм руу явна шүү дээ. Тийм учраас ядахтаа энэ удаагийн лекцээрээ 3 мэрэгжлийн тухай онцлогуудыг тайлбарлаад өгч. Жишээ нь хуульч гэж юу гэдгийг, яагаад энэ мэрэгжлийг хүмүүс хошуураад идгийг, та хэрв энэ мэрэгжлийг хошуураад эзэмсэн ч гэсэн тодорхой хэмжээгээр амжилт үзүүлж чадахгүй мэрэгжилдээ сайн биш бол ер нь бол нэлээд амьдрал ганцхан энэ мэрэгжилд сонглоо гэдэг бол мэрэгжил авлаа гэдэг үл юу гэдэг амьдралын баталгаагаа авчиж байгаа хэлбэр биш шүү дээ, тийм ээ. Амьдралынхаа бүх эдийн засгийн асуудлыг шийдэж байгаа тикет авчиж байгаа хэлбэр огт биш. Тийм учраас та мэрэгжилдээ эзэн болооч. Энэ мэрэгжлийг ийм учиртай учраас та сонгох үгүйгээ бодоод хэрэг сонгомоор байгаа бол тэр эзэн болж ажилласаа л гэсэн зорилгоор энэ лекц уншиж байгаа. Математикийн бодлого ба арга зөвлөмж, гарын авлага, олон ном сурах бичиг гаргаснаас гадна олон мянган шавнарыг төрүүлэн гаргасан ач үентэй багш билээ. Оюун ухааны салбартаа олон жил өдгөөж тасралтгүй ажиллаж яваа миний эцэг математикийн бодлого бодох арга зөвлөмж, гарын авлага, олон ном сурах бичиг гаргаснаас гадна олон мянган шавнарыг төрүүлэн гаргасан ач үентэй багш билээ.